2 сарын 16-ны вебинар өгөх хэлж байна. Тэгээд хэлцээ шийдлэе. Нэг зарлалтай тэрний юу гэхээр хөрөнгө оруулалтын доменыг л ойлгомжгүй байгаадсан байхгүй яагаад тэгэхээр эхэндээ би опшн заагаад ер нь опшн дээр угаасаа тулгуурсан байдлаар хөрөнгө оруулалт хичээлийг анх угаасаа авсан болохоор энэ чинь яагаад опшн сурах хэрэгтэй вэ? Опшн суралт хийх хөрөнгө оруулалтын философи энэ төргээд опшны үндсэн ойлголт энэ хичээлүүд явж байгаа. Одоо бид нар юун дээр явж байгаа гэхээр багц яаж бүрдүүлэх үү энэ төргээд бас иймэрхүү хичээлүүд аягүй гоё авсан. Багцаа бас яаж удирдах вэ? Яаж бүртгэлээ хийх үү энэ төргээд хичээлүүд авсан. Одоо болохоор техник шинжилгээний хичээл ихлээд одоо 5 дахь хичээл орсон явж байгаа. Тэгээд би ч одоо 7 хоног болгоно нэмсээр хагаад энийгээ дуус бодолтойгоо тэгээд техник шинжилгээний хичээлүүдийг би ер нь бодоод хахад бүгдээр нь угаасаа нээлттэй болгоод ямар ч төлбөргүй угаасаа бүгдийг нийл болгоё гэж бодож байгаа. Тэгээд нэг тийм юу гэдэг би нэг өөрөө зохиож мохиодсон нэг амар бусдаас илүү юм хийцэн байхгүй угаасаа л тэртээ интернет байдаг ресурсыг ашиглаад ном энэ рүү уншаад хүнд илүү ойлгомжтой болгож угаасаа хүрэх гэж оролдож байгаа учраас энэ хичээлүүдээ бүгдээр нь нийл болгоод тэгээд вебинар байдлаар угаасаа видеогоор угаасаа орчих гэж бодож байна. Тэгээд сүүлд бол ерөнхийдөө энэ хандсдагтэй хичээл ороод тэгээд тэрний дараа chart patterns гэдэг хичээлийг ерөнхийдөө олсон байгаа. Тэгэхээр хүн болгоныг үзэж бодно их манцэг комдэр байгаа. Тэгээд өмнөх хил болоог байгаа 3 хичээлийг би бас илүү бодсноо. Тэгээд бусад яг төлбөртэй байсан опшнтой холбоотой энэ бусад хичээлүүд үзэх сонирхолтой усуд байх юм бол мөчөртэй болонгийн 3 сар болон 1 жилийн ирэх авсан усуд байх юм бол над руу одоо шинээр авч байгаа усуд баггүй шинээр аваад тэгээд над руу Substack-аар чатаар бичээд тэгээд бас суултын яг тэнцүү 3 сар бол 3 сар 1 жилийнхаа тхийг авч болно. Техник шинжилгээний хичээлийг дууссаны дараа би суур шинжилгээтэй хичээлүүд нэмж оруулах бодолтой байгаа. Тэр маань яг хөө тэр компаниг яаж судлах уу экономиктой холбоотой яг үнсэн ойлголтууд тэгээд 10K энтриг яаж унших уу тэгээд тийм зүйл хичээлүүд ороод явж болж байгаа юм ч гэсэн хичээлийн outline-ыг цаашдаа орох хичээлүүд бол би өөрөө баг хийж барахгүй юу гэмээр агай олон одоо бас ID-нууд угаасаа байгаа байхгүй. Тэгээд хаас ямар ч гэсэн ороод явна. Тэгээд хичээл маань өөрөө илүү амьд байх сонирхолтой хичээл учраас апдейтууд оруулаад явж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоног болохоор энэхүү хувцсны брэнд эдгээр ирж байна гэдэг нэг ийм пост оруулсан. Тэгээд энэ дээр би 3 хувцас санал болгосон байсан. 3 хувцасны нэг нь ямар ч гэсэн 70% өсөлт үзүүлсэн. Тэгээд үлцэн хоёр дээр мэдээж үзүүлэн болж байгаа. Тэгээд US AID буюу USAID гэдэг энэ гиний үед байгуулагдсан компани нэ бүрийн агентлаг багхгүй юу. Тэгээд Kennedy-ийн үед John F. Kennedy-ийн үед байгуулагдсан 1961 онд энэ байгуулагдсан энэхүү агентлаг маань одоо юу хийгээд байгаа гэхээр Америкийн демократик намыг одоо ардсан нам гэж орчуулж бас болох юм да. Америкийн ардсан намын мөнгө угаадаг юм схем болгосон юм агентлаг гэдэг нь юу нэг баригдчихж байгаа байхгүй. Тэгээд ганцхан энэгээр байтугай яг юм non profit буюу ашигын бус байгууллагуудаар дамжуулаад ингээ мөнгө дамжуулж видео явуулаад нэгэн рүүгээ мөнгө угаасаа шийддэг юм байна л да Америкийн улс төрчид. Тэгээд тэн дээр хамгийн инээдтэйгнүүдх нь юу гэхээр Хиллари Клинтоны охины жишээ нь хормонд зориулж 3 сая доллар явуулсан байгаа байхгүй. Тэгээ 10 сая доллараар жишээ нь байшин авч гисэн ч шиг тий. Тэгснэ Хэйти рүү 84 сая доллар явуулсан. Тэгснэ Мозамбик руу 50 сая доллараар гондом авах мөнгө явуулсан. Тэгээд нэг иймэрхүү инээдтэйнээс тийм зардлууд ерөнхийдөө гарсан байна гэдэг юу нь бол дөөж оож мэдээд айгүй олон юмнууд хийж байгаа. Одоо сүүлийн байдлаар гэхэд бол жишээ нь IRS-ийг шалгана гэдэг тэгж байна. Pentagon-ыг шалгана гэдэг тэгж байна. Treasury-гийн бүх гүйлгээнүүдийг харах хэрэгтэй болсон. Treasury бол хоногт ерөөсөө маш олон мянган гүйлгээ хийдэг. Нийт одоо жишээ нь сүүлийн хэдэн дээр ерөөсөө шалгаагүй юм тэр хэдэн тэрбум одоо гүйлгээнүүд байгаа. Тэгээд бүгдээр ингэ ерөнхийдөө бол код чихэд ингэ шалгаад явна гэдэг иймэрхүү мэдээлүүдийг ерөнхийдөө бол хийсэн байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг юм 500 иймэрхүү пост орсон. Тэгээд яг компанитай холбоотой бид нэр Qualcomm, Amazon, Google гэх ерөнхийдөө earnings-ууд хийх тавьсан. Тэн дээрээс ерөнхийдөө бол энэ дата центрийн зардлын циклтэй холбоотой ямар шиг өөрчлөлт ерөнхийдөө зах зээл дээр гарч ирж байгаа юм бэ гэдгийг өнгөрсөн 7 хоногийн построос ярилцсан байгаа. Айгуу гоё ерөнхийдөө бол пост болсон уншиж амжааг усуд маань уншаарай. Тэгээд энэ 7 хоногийн мөлжөртэй булан дээр бид нар юуны талаар ярьсан бэ гэхээр буулгаж байгаа зооснууд. Тэгээд энэ дээр бол яг шинэ зоос мосол байхгүй зүгээр яг ерөнхийдөө бол яг энэ зах зээл дээр
хаштаг ямар шүү философитойгоор ерөнхийдөө зооснуудаа сонгож авсан зөв юм бэ гэдгээр ярилцаад тэгээд дрон хийдэг компаниудын багцыг анх удаа мөчүүртэй болон дээр танилцуулж байгаа. Тэгээд RFK-тэй холбоотой бид нэр үргэлжлүүлэн ерөнхийдөө эрүүл мэндийн салбар дээр хувьцаанууд ерөнхийдөө ярилцгаа. Тэгээд мөчүүртэй болон дээр бид нэр мүлжүүртэй багц гэдэг юм хэсэг байгаа. Энэ мүлжүүртэй багцсан дээр миний хувьцаануудын жагсаалтыг угаасаа оруулаад яг нийт ерөнхийдөө багцын хэдэн хувийг эдэлж байгаа бэ гэдгийг мэдээлэл бүгдийг оруулсан. Миний авсан анхны дундаж хайн нийт ерөнхийдөө авсан дундаж хайн шилтер байгаа тэр мэдээлэлд бас оруулсан байгаа даа. Тэгэхээр тэрийг ороод хувьцааны нийт жагсаалтыг харж байна. Яг бид нар 7 хоног болгон шинээр хувьцаанууд ерөнхийдөө оруулах учраас. Тэгээд ямар нэгэн байдлаар дагаж жишээ нь хувьцаа авчаад тэгээд юу гэдэг намайг зарцуугүй мэдэхгүй энэ төр байх юм бол нугасаа чатн дээр асууж болно. Тэгээд ингээд тэр нэг дээр нэг санал болгож хувьцаач юу болж байна тэгээд ерөнхийдөө бол ярьж болно. Тэгээд тийм үстэй харилцаануудыг өрнүүлэхтэй бол төвтэй байгаа. За тэгээд аркет холбоотой хоёр хувьцаа ярилцаад тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол энэ репорт уусан байна. Тэгээд улс төрийн холбоотой мэдээнүүд баг гүйцхийн арга болон мэдээнүүд сүүлд гараад байгаа. Тэгэхээр нэг нь болохоор Tulsi Gabbard үндэсний тагнуулын газрын одоо нарийн бичиг гэх юм уу одоо тэргүүнээр сонгогдсон. Тэгээд энэ хүү тангарага өргөх явцал маань болсон байгаа. Тэгээд RFK Jr бас эрүүл мэнд хүний үйлчлэлийн тэргүүн гэдэг юм албан тушаалтай болж байгаа. Тэгээд энэ хүү чухал албан тушаал маань болохоор Америкийн яг энэ төрийн дөрвөн чухал нэг агентлагийг ерөөдөө бол холгойлох юм ажил байгаа. Тэгээд айгүй ер нь миний ойлгож байгаагаар айгүй их мэдлэлтэй юм чухал ерөөдөө албан тушаал байгаа. Тэгээд Америкийн хүүхдүүдийг эрүүл албан аутизмыг ерөөдөө бууруулна гэх юм иймэрхүү гоё юмуд ярьсан. Тэгээд тэрэн дундаа хамгийн сонирхолтой юм юу вэ гэхээр RFK баг багт ерөнхийлөгч болохоор өөрийнх нь аав ах нь байсан баггүй алуулдаг Кеннеди чинь. Аав ах нь асуулаад тэгээд дараад нэг хэдхэн жилийн зайтай байсан баха өөрийнх нь төрсэн аавнаас алуулаад тэгээд 14 настай байхдаа би тэгтээ нас мас янз бүрийн аллаад гэж магадгүй юм. Миний санаж байгаа 14 настай байхдаа хар тамхинд онцсон баг. Тэгээд heroin буюу хар тамхи хэрэглэдэг байсан. Тэгээд айгүй олон жил хар тамхинд онцсон байж байгаа. Тэгээд дараад нэг юм донтолтоос гаргадаг тийм имчилгээ маягийн юмд яваад тэгээ бурханд итгэдэг болоод айгүй мундаг юм христчэн болоод тэгээ ерөөхдөө бол одоо тэр амьдралаа засаж аваад тэгээд мэдээж мундаг лойер болоод environment буюу одоо байгаль орчин хамгаалах тийм ажил хийдэг лойер болсон байгаа хгүй. Одоо чинь Teflon гэдэг нэг компани жишээ нь таалтантай нөгөө тогоо хийдэг жишээ нь тэр патент гэдэг материалын жишээ нь ус бохирдуулаад инээдэрэ боллоо гэх юм бол тиймэрхүү юмнуудыг одоо чинь хуульчид ингээд шүүхтэд явдаг юм байна. Тийм гоё кино байдаг шүү дээ. Яг тиймэрхүү юмтай айгуу тийм төстэй ажлууд ерөнхийдөө хийдэг. Том корпорациудыг ерөнхийдөө шүүхцдэг юм ундаг лойер баггүй юу. Тэгээд энэ хүн маань одоо яг тэр философиод ерөнхийдөө тэр одоо амьдралд ерөнхийдөө ойлгож сууж авсан яг эрүүл мэндийн салбартай холбоотой маш нарийн ерөөсөө мэдлэгтэй яриануудыг сонсох юм бол ерөөсөө ингээд статистикүүдийг шууд ингээд толгооноос эвддэг юм хаашаа байгаа байхгүй. Тэгээд энэ хүн маань орж ирж байгаа. Тэгээд ярьсны ярианууд дундаа хамгийн сонирхолтой нь бас юу байсан бэ гэхээр донтолтын эсрэг тэмцэнэ. Тэгээд ийм хүмүүсийн бүгдээрийн цуглуулдаг тийм эрүүл мэндийн төв байгуулна гэдэг гэж бас ярьж исэн байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр энэ хар тамхины донтолттой, архин донтолттой ямар нэгэн юмнаас юм хамааралтай асуудлын зориулсан юм центрүүдийг ерөөхдөө нэр нэгээд байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн бид нар энэ репортн дээр ярьсан тэрний өмнө бас бид нар мөлжөртэй болон дээр ерөөхдөө эрүүл мэндийн багтыг томоор нь ерөөхдөө хүргэж ийсэн. Тэгээд тэр багцсан дотор байсан хувьцаа маань юу вэ гэхээр им уухгүйгээр сэтгцийн гүн хямралд орсон улсуудыг эмчилгээ хийдэг тийм хоног төхөөрөмж гаргадаг компани баггүй юу. Тэгээд сүүлд болохоор эдгээр юу гэхээр сэтгцийн эмчилгээ үзүүлдэг эмнэлгийг худалдаж аваад тэгээд тэр эмнэлэг дээрээ давхар өөрсдийнхөө үйлчлэгнүүдийг явуулдаг. Тэгээд бас давхар явж байгаа сервис нь юу гэхээр цаашдаа заавал мэрэгжлийн psychiatrist хүнээр хийх биш. Зүгээр nurse буюу зүгээр сувлагч хүнээр ч гэсэн эмчилгээг хийж болдог болох гэдэг. Тэгээд сорон зүй орон зай үүсгээд тархины нэг тодорхой хэсгээр тархинд чинь ингээд нэг юм залгаад хөл хямралд орсон байгаа. Эсвэл PTSD гэдэгтэй болсон. Эсвэл даймонд яваад ингээд нэг юу гэдэг нөгөө чүн мөн ингээл
цанган дуурхаад нөгөө дайны талбар дээр байгаа юм шиг ингээл тосч ирээд идэг тиймэрхүү хүмүүс их байх юм бол надад чинь эмчилгээдэг компани аваад байгаа байхгүй. Тэр хувьцаанд бидний өнгөрсөн 7 хоног санал болгосон. Тэгээд тэр маань бид бол амжилт өгсөн байгаа. Тэгээд энэ 7 хоногоос дахиад бид нэр 2 хувьцаа ярилцсан. Тэгээд Трамп бид нэр ингээд хагас дамжуулагчийн бизнесээ бид нэр Тайванд алдсан. Тэгээд энэ бизнесээ бид нэр эргүүлж авнаа гэдэг яриаг бас пресс конференсаар ярьсан. Тэрнээс гадна Мюних дээр хийсэн яриан дээрээ JD Vance буюу одоо Vice President тийм Vice President болохоор юу хийсэн бэ гэхээр бид нэр хиймэл оюун ухааны салбар дээр тэргүүлнэ. Тэгээд бид нэр Америк компани хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ, чипнүүдээ өөрсдөө хийн. Тэгээд хийсэн чипнүүдээ бид нэр Америкта бид дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг ийм яриа хийсэн байна. Тэрний дараа бид бол Intel-ийн хувьцаа өссөн. Тэгээд Intel-тэй холбоотой бид нэр earnings гарахын өмнө орлогын тайлан гарахаас өмнө бид нэр call option худалдаж авахыг би санал болгох гэсэн баггүй. Тэгээд тэр call option маань ерөнхийдөө 3x хийсэн. Тэгээд дээрэс нь энэхүү бид нар Intel дээр цаашдаа ерөнхийдөө боломж байгаа юм байна гэдгийг харуулад байна. Тэгээд энэ репорт биччих хооронд бас болсон. Энд дээр оруулж амжаагүй мэдээ маань юу байсан бэ гэхээр дэлхийд хагас дамжуулагч үйлдвэрлэлээр хэрэгүүлдэг TSMC дээр Трамп ерөнхийдөө одоо тариф ноогдолно буюу бараа бүтээгдэхүүнээр татвар ноогдуулна гэдэг сургаар доороос ерөнхийдөө зогцохын тулд бид нэр Америкт байгаа тэргүүлэх компани болох Intel-тэй ерөнхийдөө хамтраад Intel-ийн яг энэ 2 мм-ийн нөөдөн дээр одоо сүүл гарч байгаа энэ технологийн шинжилгээ ерөнхийдөө хавтарч ажиллаад тэгээд юу вэ гэхээр яг энэ хагас дамжуулагч ийдэг үйлдвэр дээр нэгэн хамтраад тэгээд тэр яг хэсэг одоо тэр Intel-ийн айгүй олон төрлийн хийдэг бизнесүүд дундаас тэр хагас дамжуулагч үйлдвэртэй бизнесийн ерөнхийдөө тусдан компани болгож спин офф тэгээд охин компани болгоод тэрийг joint venture болгох юм ерөнхийдөө цуухал ярианууд гарч ирсэн байгаа. Тэгээд миний бодлоор энэ маань ерөнхийдөө үнэн байгаа таарах юм бол Intel-ийн хувьд үргэлжлүүлээд гисэн. Тэгэхээр одоо байгаа ханш гэсэн миний бодлоор үргэлжлүүлсэн маш хямдхан ханш гэж би бодож байгаа. Тийм. Машин дээр бол татвар тавина гэдэг бол угаасаа ярьсан. Тэгээ өнөөдөр бид BYD гэдэг компани талаар хайд ярилцсан. Тэгээд Doge мэдээж сайн ажлууд хийж байна гэсэн TikTok-ийг жишээ нь үргэлжлүүлэн бас negotiate хийгээд явж байгаа шүү. TikTok-ийг ямар ч байсан хаах сонирхолтой байхгүй. Америкийн TikTok-ийг тусдаа охин компани болоод тэдний 50%-ийг Америк эзэн шээ гэдэг ийм нэг санал яриад байгаа байхгүй. Тэгээд Тайван манай чипний бизнесийг авцаа бид энийг эргүүлж амаар гэдэг нөхөө яриаг бид бол ярьсан байгаа даа. За тэгээд дээрэс нь nuclear weapon буюу цөмийн одоо энэ зэвсгийг ерөнхийдөө бид цаашдаа үйлдвэрлэх шаардлага байхгүй. Тэгээд харин чинь Орос, Хятад хоёрыг оролцуулаад 3 орн ерөнхийдөө бол энэ цөмийн төснүүдээ бууруулах тэгээд энэ батлан хамгаалахад зарцуулдаг ерөнхийдөө бол энэ зардлыг 2 дахин бууруулъя гэдэг санал тавина гэж ерөнхийдөө бол тав ирсэн. Тэгэхээр юу гэхээр Трамп нь батлан хамгаалахыг айгүй онцож ярьдаг ч гэсэн батлан хамгаалахын зардлыг бууруулад тэгсэн хэрнээ тэр зардал буурсан бага мөнгөөрөө илүү үр дүнтэй ерөнхийдөө efficiently ажиллая гэдэг нэг юм философи байгаа байхгүй. Тэгэхээр батлан хамгаалахын ерөнхийдөө хувьцаанууд байна цаашдаа бас эвгүй байх гэдэг. За тэгээд Elon бас сүүлийн үед юу гэж яриад байгаа гэхээр Doge ачаар маш их хэмжээний ерөнхийдөө дөөрүүдийг ил болгоод хүмүүсийг ажлаас нь хаалаад ингэж явчаар ерөнхийдөө төсвийн хадагт буураад урт хугацааны бондыг бүү буурна гэдэг ийм хамгийн ерөнхийдөө ганцхан конфликт Elon яриад хэлсэн. Тэгээд шинээр төрийн сангийн нарийн бичиг болсон Scott Bessent бас энэ асуудлаараас ярилцаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө урт хугацааны бондын хүүдээр нэлийн анхаарал хандуулж байна гэдэг нь аюу анхаарал татж байгаа. Тэгээд энэтэй холбоотой урт хугацааны бондон дээр бас боолшоо. За батлан хамгаалахын сайд болсон Pete Hegseth Европын холбооны орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 5% батлан хамгаалалтад зарцуулсарай гэж ерөнхийдөө шаардлагуудыг ерөнхийдөө тавьсан байгаа даа. Тэгээд энэ яг энэ асуудал JD-ээс ч гэсэн бас ярилцсан. За нэг юм байгаа даа. Тэгээд executive order гэж ерөнхийдөө англиар бол ярьдаг. Тэгээд монголоор энийг зарлиг гэж нэр нь орчуулдаг юм. Тэгээд ерөнхийлөгчийн засгийн газрын үр ашигтай байдал хэрэгцээ ажиллах хүчний оновчлын санаачлагыг хэрэгжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлиг гэдэг ийм зарлиг гаргасан байна. Тэгээ энэ зарлиг айгуу гоё юу гэхээр Америкийн төрийн маш олон агентлагуудыг бүгдээр ингээд халж болох шаардлагагүй ажиллах хүчин ямар нэгэн тийм юунууд байна уу? Агентлагууд одоо дотор жишээ нь юу гэдэг баг хамт олон байна уу гэдгийг ерөнхийдөө олж мэдэх. Бүгдээрээ тэрийг мэдүүлэх 30 хоногийн дотор мэдүүлэх. Тэгээ шаардлагагүй хүмүүсийг хасах. Шинээр хүн ажилд авах гэж байгаа бол ажилд авсан хүний тоолонгоо заавал 4 хүн ажиллаас нь хаалах. Тэгээд ер нь цаашдаа бүх хүмүүс ажилдаа
эргэж ирэх нэгсэндээ Zoom-ээр болон онлайнаар ерөнхийдөө ажиллахыг 100% бодуулсан гэдэг иймэрд бас мэдээлэл гарсан байна. Тэгээ макро секшн дээрээс бас харагдана. Яг энтэй холбоотойгоор маш олон хүмүүс ажилласаа гадагдаад зөндөө олон хүмүүс өөртөө ажилласаа гараад түрд ажиллах хүмүүсийн тоо огцон буураад эхэлчихэнгүүт нөгөө Америкийн нийслэл хотын ерөнхийдөө бол DC Washington DC ахгүй. Тэгээ Washington DC-ийн ерөнхийдөө дүүтүүд хөрөнгийн хойш бол ерөнхийдөө энэс болоод унаад эхэлсэн байна. За AMD-гийн earnings-тэй холбоотой энийг YouTube хийдэг залуу видео хийсэн билээ. Энэ залуугийн видеонд надад аягүй таалагдсан байхгүй. Тэгээд энэ залуугийн ерөнхийдөө бол ярьж байгаа юм юу байгаад байгаа гэхээр AMD бол шинээр ингээ гоё юмнууд хийгээд байгаа ч гэсэн шинээр нэг гоё юм хийнгүүт нь Nvidia илүү гоё юм гаргаж тавьчаа. Тэгээд дандаа Nvidia-гаас хоцроод байгаа учраас яг энэ AI-тай холбоотой хэмэл оюухантай холбоотой space төр хийцээж Nvidia гүцэхгүй юм байна. Тэгээд тийм болохоор AMD-ийн хувьцаа бол би бол энэ жил одоо 2025 онд бол AMD-гээ заагаад багтаа байхгүй гэдэг нэг юм хайп үүсгэсэн видео хийсэн билээ. Тэгээд надад бол энэ яг sentiment талаас AMD-ийг худалдаж авахд айгүй тохиромжтой миний итгэл үнэмшлийг илүү их болгосон. Ягаад тэгэхээр хүмүүс яг одоо AMD-д яг итгэл үнэмшлээ алдчихад байгаа байхгүй. За энэ угаасаа худлаа юм сүүлийн 3 жил байдлаар ерөөс ашиг хийсэн үгээд хүмүүс угаасаа үлдэхээ болцсон байгаа байхгүй. Тэгээд энэ комментын уншиж болж гисэн тийм байна. Тэгээд яг 7 хоногийн weekly chart-аар нь харах юм бол яг энэ 200 7 хоногийн дундаж ханшныхаа доор ерөнхийдөө бол сүүлд юм чинь 2022 онд доор нь орж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд орсныхоо дараа яг доор нь орлоо яг энэ хавцаа ерөнхийдөө худалдаа авах хийхэд нэг 15-аас 16 сарын дотор бол ерөнхийдөө 3x хийжсэн байгаа байхгүй. Тэгээд одоо дахиад 3 жилийн дараа 207 хоногийнхоо доор орсон. Тэгээд миний бодлоор энэ бол бодлож авахд төвчтэй гэж би бодож байна. Энэ залуугийн би аргумент дээр надад бол нэг алдсан юм нь юу санагдсан бэ гэхээр яг зөвхөн ингээд AI-тай холбоотой дата центртэй холбоотой юм дээрээс AMD гадаас сэргэлтээ авахгүй. Одоо цаашдаа нөгөө нэг шинээр foundation model буюу одоо ChatGPT шиг, Claude шиг, Qwen шиг, DeepSeek энэ шиг модулууд боловсруулахаас илүү хуучин модулуудаа сайжруулад тэгээд угаасаа модулоо нөгөө хүмүүс өөрсдөө хэрэглээд буюу inference load маань өөрөө их болчоор тэрэн дээр ерөнхийдөө AMD-ийн чипнүүд маань илүү хэрэгтэй байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа надад бол энэ дээрээ дэндүү сөрөг байгаад байгаа юм шиг санагдсан. Дээрээс нь PC-ний маркет бас нэлээд сэргээд явах юм бол AMD-ийг орох гэдгээр сэргээд явах боломжтой. Тэгэхээр яг fundamental талаас нь ингээд юмыг жишээ нь аль ч төргөө хүн ярьж байгаа. Миний бодлоор зүгээр яг цэвэр чартаа хараад явах юм бол эртний төргөө ашигтай компани, өсөлттэй байгаа компани Nvidia-с өсөлтөө өсч чадахгүй гэсэн тодорхой өсөлтийг үзүүлээд явж байгаа энэ компанийн хувьд яг энэ ханш дээр л надад AMD-ийг авах тохиромжтой санагдаж байна. Тэгэхээр AMD дээр бол хөгжлөлт буулж байгаа. Бид нэр AMD-ийг сарын өмнө санал болгож ирсэн. Тэгээд одоо ч ерөнхийдөө санал болгож байгаа. За ARK Invest гэдэг баг хамт олон байдаг. Эдгээр бол ерөнхийдөө олон төрлийн ETF гаргадаг бол албатай. Тэгээд энэ катиг үүдгээд энэ хүү эмхтэй маань ерөнхийдөө бол энэ хөрөнгө оруулалтын community донд нэлээд зартай. Зарим хүмүүс л аяг хүмүүс ярьдаг, зарим хүмүүс л аяг биширч ярьдаг. Тэгээд миний хувьд тийм амар зөвхөн opinion гэхгүй. Надад аяг ухаантай юм шиг санагддаг. Тэгээд энэ баг хамт олноос Big Ideas 2025 гэдэг юм. Айгуу гоё репорт гаргасан. Надад репорт бол аягүй таалагдсан. Өөрөөр репорт ерөнхийдөө бол багцаж яриад нэг юм 10-20 минутын билүү видео хийсэн байсан. Би энэ яриагийн сонсоод тэрээр хийсэн тэмдэглэл маань юу байсан бэ гэхээр AI agents-тэй холбоотой ерөнхийдөө дараагийн том хөрсөл явуулчихна гэдэг юм яриасан. AI agent гэж яг юу яриад байгаа юм бэ гэхээр хүний хийж болдог ажлыг хүнээр хийхгүй зүгээр бид нар хиймэл оюуханаар хийлгээд эхэлчих юм бол одоо тэрийг AI agent гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр AI agent маань юу вэ гэхээр үргэлжлүүлэл ерөөсөө ажил хийгээд одоо чиний үгтэй шинээр ажил орж ирлээ өөрөө тэрийг ингэж хийгээл нэг ажил хийхдээ жишээ нь саадхур уучрах юм бол тэр саадхур уучруулад байгаа зүйл нь өөрөө нэг дахиж ажил болж орж ирээ тэр ажлаа заадлаад тэр ажлыг гүйцэтгэхийн тулд хэдэн төрлийн ажлууд хийх ёстой юм гихчэнтэй ажлыг доктор нь дахиж жижиг ажлууд олж заадлаа тэр ажлууд дээр ингээ үргэлжлүүлэн ажиллаад тэгээд дахиж шинэ асуудал гарч ирэх юм бол хийх ёстой ажлынхаа жагсаалтан дээр тэрийг нэмээд ингээ хийгээд явдаг юм автомат систем гарч ирэх гэдэг нэг зүйл багхгүй. Тэгээд энэ холбоотойгоор ерөнхийдөө хэд хэдэн жишээнүүд ярьж ирсэн. Тэрнийх нь нэг нь юу байсан бэ гэхээр нэг болохоор код бичих ажлыг бол ерөөсөө маш хөнгөлж байна гэдэг л. Код бичих асуудал миний ажил бол 2 дахин хөнгөрч байгаа гэж ярьж байгаа. Миний бодлоор энэ 2 дахин биш баг энэ код бичих ажлыг бол баг 4-5, 7-8 дахин ерөөхдөө хөнгөлөд маш хурцтай болох боломжтой. 200 хүн бичдэг байсан кодыг бол миний бодлоор бол энэ жилээс эхлээд 10 хүн л бол хангалттай бичих 5 нийлдээд бичих боломжтой ийм цаг үеэр бид нар орж ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол миний бодлоор энэ яг энэ код бичдэг software development талдаа бол энэ хэмэл оюухан бол ерөөсөө
бүр оронгоор нэргүүлнэ. Энэ дээр шал бүр ингээд ондоолно. Илүү маш хялбар болно. Тэгээд өмнөшөө тийм олон девелопер хэрэггүй болсон. Маш олон хүмүүс сургууль сураад девелоперууд амар өндөр цалин аваад айгүй олон хүн ажилладаг байсан тэр цаг үе маань ерөнхийдөө одоо өөрчлөгдсөн миний бодлоор. Drug discovery. The drug discovery айгүй сонирхолтой. Чинээр энэ гарах маань ерөнхийдөө байж бол хамгийн эрсдэлтэй бизнесүүдийн нэг багхгүй. Тэгээд амжилттай энэ гаргах юм бол хэдэн тэрбум доллар хийн. Гэхдээ тэгээд тийм юм гаргахад айгүй хэцүү. Тэгээд энэ маань өөрөө хүн хэрэгэлдэг, хүн өөрөө ингээ уудаг учраас энэ дээр яг энэ regulation буюу яг энэ шалгалт нэтер бол айгүй хэрэг. Тэгээд айгүй өндөр шаардлагатай, хуулийн айгүй тийм өндөр юу гэдэг шаардлагууд ерөнхийдөө бол тавигддаг. Тэгээд энэ судалгаанууд маань өөрөө яаж явдаг вэ? Phase 1, Phase 2, Phase 3 энэ гэж явдаг. Тэгээд Phase 1 рүүгээ орохосоо өмнө хүртэл маш их хэмжээний судалгаануудыг хийх шаардлагатай. Тэрэн дотор юу авах вэ гэхээр жишээ нь амны нэг юм бисмэл хойд гаргалаа гэж бодъё. Тэр холц маань хүний биед үнэхээр хортой юм уу, үгүй юм уу гэдэг одоо toxicology буюу хэр хортой нэгдгийг шалгах шаардлагатай. Тэгээд цаашлаад юу гэхээр хүн дуудлахаас өмнө нэлийн одоо жишээ нь үгтэй хүний тархинд нөлөөлөх боломжтой эсвэл вакцины гэдэг иймэрдүү нарийн юмнууд дээр болохоор яадаг гэхээр хүн дуулахаас өмнө заавал халхан дээр, хулган дээр эсвэл бүр сармагчин дээр энэ төр турших хэрэгтэй юм байна л да. Тэгээд бид нэр өнгөрсөн 7 хоногийн репортн дээр бидний санал болгосны компаниуд нэг маань ямар компани гэхээр энэ боловсруулж байгаа компаниудад тэр хулган болон сармагчин гэдэг нийлүүлдэг компани байгаа байхгүй. Тэгээд сонирхож байгаа хүмүүс маань өнгөрсөн 7 хоногийнхаа репортыг уншаад тэр компанийг харж болно. Тэгээд энэхүү drug discovery буюу энэ шинээр боловсруулах ажлыг ерөнхийдөө илүү хурцсах 2-3 жилээр дахиж найштуулах зардыг дахиад 40% хүртэл ерөнхийдөө бууруулах боломжийг хиймэл оюун ухаан өгч гинэ гэдэг ийм гацтай юм гараад байна. Тэгээд энэ жишээ бодож юу яжсан бэ гэхээр OpenFold гэдэг шинэ төрлийн протеин буюу уургийн ерөнхийдөө бол одоо хамгаалдаг тийм AI яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэр юм бол үнхээр гайхалтай нарийн юм билээ. Тэгээд дахиад судлаад явах юм зөндөө юмнууд байгаа. Тэгээд роботны талаар аягүй ярьж илээ. Тэгээд humanoid robot буюу яг ингээд нөгөө хүн шиг гар хөлтэй нарийн хүний хийж чаддаг ажлуудыг ч гэсэн хийх боломжтой юмнуудыг юм хөнгөлөх боломжтой ерөнхийдөө роботнууд гарнаа. Тэгээд энэ бол ерөөсөө хүн төрөлхтний одоо яг үйлдвэрлэлтэй холбоотой хүний ажлыг бол одоо маш хөнгөвчсөн юм роботнууд гарна. Тэгээд энэний ачаар эдийн засгийн өсөлт одоо хурдсан. Тэгээд дэлхийд дээр одоо эдийн засгийн өсөлтийг бол цаашдаа хэдэн хувь байх вэ гэж одоо хийн IMF-ийг одоо юу гэх юм мөнгөний бодлого юм да. International Monetary Fund гэдэг байгууллага баггүй. Тэгэхээр IMF болохоор 3% өсөлттэй байна гэж таамаглаж байгаас ARK Invest-ийн репортын дагуу бол AI ачаар дэлхийн эдийн засгийн өсөлт маань 7% болтол ерөнхийдөө бол одоо маш хурдтай өснө гэдэг ийм таамаглаас ярьж илээ. За reusable rocket буюу дахиж хэрэглэж болдог одоо пуужин. Тэгэхээр энэхүү пуужин бас орой хийсэн бэ гэхээр SpaceX гэдэг одоо энэ Elon-ы бий болгосон компани хийсэн. Тэгээд энэхүү пуужин маань яадаг гэхээр сансарт load буюу ачаа гаргадаг. Тэгээд тэр ачаануудын нэг маань болохоор юу вэ гэхээр Starlink гэдэг одоо энэ дэлхийн хаач байсан бүр 9 цөлдөж байсан нэттэй байж болдог болгоод байгаа энэ нөгөө интернетийн сүлжээ байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүх хиймэл дагуулууд маань яадаг вэ гэхээр хиймэл дагуул ерөнхийдөө хоёр төрөл байд юм байна л да. Дэлхийн агаар мандал дээр гарлаа. Дээшгээ 200 км-ийн дээр байдаг байх юм болно. Тэр нь одоо ойрхон одоо тооцогддог байхгүй. Дэлхийн тоог нь буруу санаад байж магадгүй шүү. Тэгээд тэрнээс бүр цаашаа хоол одоо хэдэн мянган километрийн зайтай байх юм болно. Илүү том сайрлаад байгаа. Тэгээд тэр сайрлаад нөгөө дэлхийгээс айгүй зайтай учраас дэлхий эргэж яхад нөгөө нэг дэлхийн агаар мандлаас нэлийн хол гарцсан учраас ерөнхийдөө бол дэлхий дагаж иргэдгүүл юм байна л да. Тэгээд дэлхийн ерөнхийдөө бол 3-1-ийг дангаараа ингэж энэ юу гэдэг сүлжээндээ оруулах боломжтой. Тэгээд тийм том жишээ сайрлаад бас 3 шигийг байхад л одоо жишээ нь дэлхийд даяар ингэ бүх газруудад ерөнхийдөө бол одоо радио төлөв явуулах боломжтой. Гэхдээ нэг айгүй хол болохоор удаан. Гэхдээ нэг цаг агаарын мэдээ зүйдээ явуулах тийм радио төлөв энэ явуулахад одоо жишээ тохиромжтой тийм л агуул байт юм байна. Starlink болохоор юугаар ондоо гэхээр агаар мандалтай ойрхон тэгээд илүү хурдтай нэт явуулах боломжтой тийм сайрлайт буюу хэмэл дагуулуудыг явуулдаг. Гэхдээ дэлхийд ойрхон учраас тэр нөгөө агаар мандлыг хөдөлгөөн тэрнээсээ болоод ерөнхийдөө нөгөө богино хугацаанд ерөнхийдөө илэгддэг учраас 5 жил болгонд тэднийг солих шаардлагатай байдаг. Тэгээд нийт дэлхийг ерөнхийдөө бүрхэхийн тулд дор хаяж 7000 ширхэг тийм сайрлайт байх хэрэгтэй юм. Тэгээд тэр сайрлайтыг
А юун дээр гаргаад дэлхийн одоо юу гэх юм тойрог дээр ингэж гаргаад тэрийг байн байн шинжилээ чиний гаргаад ингээд байх боломжтой тэрийг зардлыг маш бууруулсан ерөнхийдөө энэ технологи маань өөрөө энэ reusable rock байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөө Elon-ыг хийж байгаа гайхалтай ажлуудын нэг нь болохоор энэ байгаа даа. Тэгээд энэ бол одоо жишээ нь айгүй том өөрчлөлтийг ерөнхийдөө шинжилгээг авчирна гэж ярьж байгаа. За тэгээд Starlink-ийг хандах юм бол мэдээнүүдээр бол 2-7 хоногийн өмнөөс гарсан чухал мэдээнүүд маань юу гэсэн бэ гэхээр Apple жишээ нь Starlink-тэй партнер болсон. Тэгэхээр Apple-ийн гаргаж байгаа жишээ нь Starlink-ийг жишээ нь нэг хийх боломжтой болох гэсэн. T-Mobile бас партнер зарласан. Тэгээ мүлжүүлэлтэй болон тэгээ бид нар T-Mobile-ийн хувьцааг бас худалдаж авахыг санал болгосон. Тэрнээс хойш 7.8% бид олгосолт үзүүлсэн. Тэгээд ямар ч гэсэн бүр ашигтай байгаа. Stablecoin-ийн талаар ярьж хэлээ. Тэгээд Stablecoin-ийг нийт хийсэн гүйцэтгэн заяа Visa болон Mastercard-аас илүү болсон гинэ. Visa Mastercard-ийн нийлүүлснээс биш. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо дангаараа бол Visa болон Mastercard-аас илүү хэмжээний гүйцэтгэл хийсэн байна гэдэг хэлжээ. Тэгээ 15 тэрлэн долларын гүйцэтгэл хийсэн байна. Тэгээд энэ бол ерөөсөй гайхалтай өсөлтийг үзүүллээ гэж хэлсэн. Тэгэхээр крипто зах зээлээс гарч ирж байгаа хамгийн том инновац нь Stablecoin байна гэдэг нэг юмэр лөө яриаг шийдлээ. Тэгээд энэтэй холбоотойгоор болохоор бүр портон дээр Ethena гэдэг дурдчихлээ. Энэ төслийг юун дээр портон дээр ярьчихлаа. Тэгээд сүүлийн нэг сард 2 дахин унсан байгаа. За магадгүй худалдаажихад төхөмжтэй байж магадгүй би бол одоохондоо аагүй. За тэгээд нөгөө ийм боловсруулалттай холбоотой gene therapy энэтэй холбоотой эмэрт ерөнхийд юмуд ярьж илээ. CRISPR нэг технологи байгаа даа шүү дээ. Нөгөө gene editing хийдэг. Өнөрөө ингээд харьлаа. Хүний гений мэдээлэл ерөнхийдөө бол өөрчлөлт оруулдаг. Тэгээ sequencing технологи гэдэг нь болохоор юу яриад байгаа гэхээр хүний ДНК-г уншаад тэгээ ДНК чи өөрөө 4 төрлийн өсгөлтэй шүү дээ. Тэр 4 төрлийн өсгөж чинь ингээд ямар байралтай ингээд ямар дараалтай байгаа гэдэг нь бүгдийг нь уншаад ингээд гаргаж болох юм технологиуд маань 10 хэдэн жилийн өмнөдөө харьцуулах юм бол хэдэн мянга дахин хямдэрсэн юм байна. Тэр энэ маань айгүй том шинжилгээг авчирна гэж ярьж байна. Тэгээд дэлхийн GDP маань ерөнхийдөө 3% өсөлттэй байдаг бол хэмэд оюуханы ачаар 7% өсөлттэй болно гэж ярьж байна. Тэр репорт ерөнхийдөө 5 чухал одоо инновац байгаа гэж ярьж байгаа. Тэгээд энэ хүү 5 инновац ерөнхийдөө дурдж ярьж илээ. Тэгээд энийг оруулсан байгаа. Тэгээд таад маань сонирхолтой өөрсдөө харж болно. Бач биний хоолойч. Яг. За GDP айгу хурдан өснө гэдэг яриануд ярьж илээ. Биткойн дээр аимшигтай таамагтай заяа. 2030 он болоод ирсэн биткойн 1.5 сая доллар хүрэх боломжтой. Дундсаар бол 710 мянган доллар болно гэж ярьж байна. Тэгээ stablecoin-ийг гүйлгээ Mastercard Visa-наас илүү авсан байна гэдэг ярьсан. Жолоочгүй машин 2018 онд Waymo гаргаж ирсэн. Энэ Waymo нь болохоор Google-ийн гаргасан компани баггүй. Тэгээд Google-тэй хамтраад өөр нэг Америкийн машины компани энэ дээр партнер хэвчээ Ford гэж байна. Тэгээд Tesla болохоор 2025 онд одоо бол гарч байна. Тэгээд Америкийн Texas-ийн ямар хот ч үлээ ямар ч гэсэн 3 хотод илүү удахгүй энд нэгтгэж байгаа юм байна. За Tesla-г үзтээ. Нөгөө таксин дээр тэр LiDAR гэдэг нөгөө амар том device байхгүй учраас Tesla-гийн машин хамаагүй зардал багтай машин байгаа байхгүй. Тэгээд үнэхээр энэ нөгөө нэг self drive хийгээд хүн амтын тэргүүр дөөдөг юм жолоочгүй таксины сервис даасчих юм бол хамгийн бага ханшаар ашигтай ажиллах боломжтой нэг Tesla-гийн хөлбөр болно гэдэг нэг иймэрхүү юмуд ярьж идэв. Тэгээд яг хуу Америкт бол Tesla байгаад байгаа. Давхар энэ жолоочгүй машины технологиг болохоор Хятадаас гарч байгаа. Тийм Baidu гэдэг Хятадын хамгийн том search engine гаргасан компани жишээ нь багийн технологи гаргаж байгаа юм билээ. Тэгээд иймэрхүү бол ерөнхийдөө бол юмнууд явж байгаа. Тэгээд энэ тээврийн зардал маань одоо ерөөсөө хараа сүүлийн баг 90 жил буураагүй байж байгаад одоо энэ жолоочгүй машины ачаар буурна гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгээд 1871 онд хүний тээврс гэж таа. 1 майл хүнийг зөөхөд 2.10 долларын зардалтай шиг гинэ. Тэр маань болохоор 1934 онд 1.1 доллар болж буурсан юм. Тэгээд 2024 он хүртэл ерөнхийдөө 1.1 хэвээрээ байгаа. Тэгээд одоо энэ жолоочгүй такси гарсны ачаар 2035 он гэхэд энэ бүх хэмжээ маань өөрөө 4 дахин буураад 925 доллар болно гэдэг ийм таамаг гаргаад байгаа юм л да. Тэгээд одоо энэ химэл оюухантай энэ машинууд маань дундаж жолоочоос илүү дээр болоод эхэлж байгаа юм байна. Тэгээд
хүн бол яадаг вэ гэсэн чинь ойролцоогоор хүн бол шидэ нэг сая гаруй километр яваад буюу майлаар ярих юм бол 700 мянган майл явчаад осол хийдэг гинэ. Донцлоор. Тэгэнгүүт одоо энэ Waymo-гийн чинь болохоор 400 мянган майл болгонд нэг осол хийчихэд байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэр осол нь хэр том чинь жижиг юм бүүм. Ямар ч хэсэг нэг бол тэгээд байгаа. Тэгээд хүмүүс бол угаасаа Waymo хийх аягүй дуртай байгаа юм байна. Ягаад тэгэхээр охин хүүхдээ чинь юу гэдэг юм. Өөрөө хүргэж амжихгүй сургуулиас нь зүгээр практис үн явуулж байгаа бол энэ тентхийн таньж мэдэхгүй ихтөөнөр зөөлгөж явахаар зүгээр жолоочгүй машин өдөөс одоо хүмүүс чинь илүү амар байх гэдэг байхгүй. Тэгээд тэр утгаараа жишээ нь эмэгтэй хүмүүст бол спешиали энэ жолоочгүй машины сервис бол илүү таалагдах гэдэг юм гэсэн. Тэгээ жолоочгүй машин дээр энэ ирээдүйд бол шишээ дайм бол ерөөсөө дроноор шилжнэ. Айгүй баг заалттай дроноор шилжнэ гэдэг ийм л тавны гаргасан. Тэгээд энэтэй холбоотой боор бид нар угаасаа өнөөдөр дроны багцыг бол санал болгож байгаа. Тэгээд нэг USF 16 гэдэг онгоцыг хийгээд 30-аас 60 сая доллар зарцуулдаг бол хятадын жишээ нэг энэ дрон бол жишээ нь 2,000-аас 20,000 доллар гэдэг гинэ. Тэгээд одоо энэ Red Sea дээр хэрэглэгдээд байгаа Америкийн нэг миссил бууж юм биш үү? 2 сая доллараар бүсдэг гинэ. Тэгсэн чинь нөгөө Оросууд Иранаас худалдаж аваад Украин руу нэгсгээд ирсэн. Ираны нөгөө нэг Шахайд гэдэг нэг царай муутай дрон чинь болохоор 20,000 доллар бүсдэг байгаа байхгүй. Тэгээ 20,000 долларын дроныг бид нар 2 сая доллараар буудаж устгаад байвал бүтэхгүй байх гэдэг шүү дээ. Ягаад гэхээр чинь амар олонний тэгээд устгах юм бол зардал талаас ерөөсөө doesn't make sense болоод байгаа байхгүй. Тэгээ тийм учраас ирээдүйд бол ерөөхдөө одоо дроноор шилжнэ гэдэг иймэрдүү ирээдүйн дайм бол ерөөсөө дроноор шилжнэ гэдэг иймэрдүү хамаг явж байгаа юм байна. Тэгээд энэс угаасаа надад айгүй үнэтэй санагдсан. Тэгээ жинтэй холбоотой нэг юмнууд байна хэлж байна. Pershing Square гэдэг Bill Ackman-ийн компани гэдэг. Тэгээд энэ Bill Ackman-ийн компани бас нэг 100% хуудастай юм репорт гаргасан байсан. Тэгээд надад репортн дээрээс яг нь сонирхолтой санагдсан Google-ийг бол санал болгож хэлсэн. Тэгээд Google бол энэ AI-тэй холбоотой юм дээр үнэхээр бол явж байна гэсэн. Би app болохоор ChatGPT ер нь бол Google Search Engine дээр нэлээд том дайсан болох юм байна гэж бодож ирсэн. Гэхдээ сүүлд бол хараад хахад Google нэлээд очиж олоод байна. Яг тэгэхээр Google Drive дээр байгаа сервисүүдийг Gmail-тэй бүгдээрийг нь холбоод тэгээд дунд нь ингээд AI интер тусламжтай болчихгоод Google-ийн яг AI сервис мань айгуу тийм compelling буюу хүнд таалагдах сервис болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр утгаараа бол надад Google бол яг зөв позишн дээр байгаа юм шиг надад санагдсан. Энэ бол юм. За BYD гэдэг компани дэлхийн хамгийн олон машин үйлдвэрлэдэг компани болсон юм. Экспортлдог компани болсон юм. Tesla машин. Яг өнгөрсөн жил гэхэд хятад бол одоо 5.7 сая доллар машин экспортлсон бол энэ бүр Японоос өндөр болсон байгаа байхгүй. Тэгээд энэхүү том өөрсдөө ерөөсө тэргүүлж уралданы явж байгаа амар хэсэгтэй том одоо компани маань BYD гэдэг компани гарсан юм байна. Тэгээд 1995 онд ерөөдөө байгуулагдсан гар утасны батарей хийдэг байсан компани маань 2003 онд энэ автомашины цахилгаан машины салбарт ерөөдөө бол анх болохоор яг цахилгаан машин биш таа. Volkswagen-ийн мотортой зүгээр юм дизель хөдөлгөөртэй гэсэн баха. Эсвэл жирийн хөдөлгөөртэй ч илүү машин хийдэг гэсэн мэлээ, жижиг дээр хийдэг гэсэн мэлээ, нэг цараймат машинууд. Тэр нь бол угаасаа нэг хол яваагүй байж байгаа. Тэндээсээ цаашаа гадар цахилгаан машин хийдэг бол цахилгаан машин хийгээд идэх бол маш амжилттай явсан. Warren Buffett-ийн компани 250 сая доллар хөрөнгө оруулалт хийжсэн. Тэгээд тэр хөрөнгө оруулалт 10 хэд нуглаад сүүл тэрний хөрөнгө оруулалтынхаа 60-70% төлөө зараад ирэхэд бол тодорхой хэмжээнд бол угаасаа ингээ ашиг аваад тэгээд зарим нь аваад үлдсэн ийм компани билээ. Тэгээд BYD-г бол Tesla-д бол айгу муу мэдээ болж байгаа гэдэг энэ Bill Bishop гэдэг энэ хөр хин битсэн байлээ. Надад болохоор сүүл цагаан ордонд хийж байгаа ажил Trump-тай ингээд маш дотн болсон явдал үргэлжлүүлсэн хятадын машинууд болон энэ гадаадын компаниуд машинууд төр ерөөдөө бол одоо энэ татвар навчлахын бодлого энэ төр бол надад бол Tesla-г бол үргэлжлүүлэн бодлогод бол хамгаалах юм шиг надад санагдаж байгаа. Дээрээс нь энийг нөхрийн яриаг сонсох юм бол BYD бол яг энэ Evergrande-тай холбоотой лөөр явж байгаа. Хятадаас энэ цаанаас ингээд татаас өгдөг айгүй хөрөлтөө энэ төр гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ сүүлд одоо чинь гарсан мэдээг харах юм бол BYD 75 тэрбум долларын өртөө гинэ. Энэ хүн компани маань хүчтэй ингэж үргэлжлүүлэн өсөлтөө үзүүлж чадахгүй бол ерөнхийдөө бол өрөөсөж чадахгүй нэлээд санхүүгийн асуудал авах магадaltaй юм компани тэгээд бас иймэрхүү ярианууд бас явж байна. Гэхдээ нэг гайхалтай юм нь юу гэхээр амар гой царайлаг машинуудыг 15 мянган доллараар хийд юм бэ. Тэгээд Америкт ерөнхийдөө BYD-ийн тэр машин байдаг болохоор бид нар л мэддэг юм байна л та. Энэс бусдаар бол энэ өөр Азийн орнуудаас энэ машин бол аягүй зэнтгүй юм л болж айгүй гой царайлаг гой машинууд хийд юм.
Тэгээ Америкт энэ машины чанаргүй зээлийг хэмжээ сүүлийн 14 жил болоогүй өндөр хэмжээнд өгсөн. Тэгээд хүмүүсийн машиныхаа төлбөрийг төлөхгүй юм байна. Тэгвэл байрныхаа төлбөрийг төлөхгүй юм болов уу? Байрны ипотекийн зээлийн чанаргүй зээлийг харсан чи ипотекийн чанаргүй зээл одоо бас бага байгаа байхгүй. Тэгээд энэ дээр юу болоод байгаа юм бүүмэд эсвэл машины үн нэлээд унсантай холбоотойгоор хүмүүс зүгээр нөгөө машин дээрээ одоо чи нэг үгүй $30,000 өртөөсөн чи машиных нь үнэ унаад $25,000 болчих юм бол тэр машины өрөө төлбөр утгагүй шүү дээ. Тиймэрхүү нөхцөл байдал орсон байж магадгүй. Эсвэл илүүтэйгээр дунджаар доогуур амьдралтай хүмүүсийн амьдрал илүү хэцүүцсэн байж магадгүй. Ямар ч гэсэн иймэрхүү мэдээлэл гарсан. Тэгээд төрийн албан агчид ерөнхийдөө ажлаас нь халаад зөндөө олон хүмүүсийг цомцож байгаатай холбоотойгоор юунд хараа. Сүүлийн 14 хоногийн дотоод л ихэд ерөөсөө 4,000 байр заяа DC зарагтахаараа шууд ингээд нийт пост болсон. Тэгээд дундаж байрны хаяг заяа $139,000 унсан байвал яах вэ? Дундаж хаусны хаяг DC. Тэгээд нэг ийм сонирхолтой юм бас болоод байгаа юм байна. Тэгээд ирээдүйн дайм бол ерөөсөө дрон руу шилжнэ. Химэл оюуханаар өдөртөгсөн дрон руу шилжнэ гэдэг энэ хүү яриаг бид бол Elon Musk-ийн ярьсан байлээ. Тэгээд та бүхэн сонсч байна. Тэгээд тийм учраас бид нэр дронтой холбоотой хувьсэл маань ерөөдөө явах юм байна гэдэг нэг иймэрдүү дүнлэн бол ерөөдөө хүрж байгаа. Тэгээд TAO гэдэг хувьсэл маань криптоэсэг рүү ерөөдөө олж байна. Тэгээд D-TAO гэдэг энэ апдейт гаргасан. Тэгээд TAO маань болохоор химэл оюуханы network гараад крипто төсөл багхгүй. Тэгээд энэ хүү network маань яаж явж байгаа гэхээр subnet гэдэг юмнуудтай. Тэгээд тооцооллын resource буюу одоо ингээд график картуудаа хүмүүс ингээд энэ network-тэй холбогддог. Нөгөө график картууд маань юунд ашиглах вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө subnet нь болохоор тусдаа одоо өөрсдийн гэсэн юм химэл оюуханы use case-үүдийг гаргаад тэгээд таавгаасаа тэр нөгөө нэг computational resource буюу одоо энэ тооцооллын resource-ыг хэрэглэж явах байхгүй. Тэгээд тэр бүх тооцооллыг худалдаж авч мавж одоо гол тэр хэрэглэгддэг одоо мөнгөний тэмдэгт нь бол одоо энэ өөрсдийнх нь TAO гэдэг зоос байгаа байхгүй. Тэгээд subnet маань болохоор зүгээр нэг юм нэг AI use case гэдэг байсан бол одоо тэр subnet маань өөрөө тусдаа нэг төсөл болгоод өөрсдийн гэсэн зоостой болоод тэгээд тэр зоосууд маань бүгдээрээ TAO-гийн шиг арилжаад үздэг. Тэгээд TAO-тойгоо цогтой юм пул дотор орчдөг. Тэгээд TAO маань болохоор зүгээр инфляц болоод их хэмжээгээр ингэж стек хийж байгаа улсуудын тэр үнэгүй ихээсээ илүүтэйгээр эргүүлээд нөгөө пул руугаа ордог. Тэгээд хүмүүс амжилттай хөрөнгө оруулалт хийхийн тулд илүү одоо ашигтай байх, илүү сайн багтай байх одоо тэр subnet-ийг сонгоод одоо хөрөнгө оруулалт хийдэг ийм модель руу шилжиж байгаа юм. Тэгээ одоогийн байдлаар 65 шиг subnet байгаа. Тэгээд энэ subnet-үүдээ ерөөдөө market cap-уудыг ороод харах юм бол хамгийн өндөр market cap нь болохоор одоо энэ хоёр subnet баггүй. Энэ нэг root гэдэг нь болохоор энэ TAO network нь өөрөө баггүй. $1.3 сая $1 сая гэдэг тэгээд хэдхэн мянган доллар хүртэл ингээд ийм market cap-тэй юм subnet-үүд байна гэсэн. Тэгээд яг үнэхээр цаг гаргаж ухаад энэ 65 дотроос ухаад үнэхээр боломжийн төслийн одоо дөрвөн оруулалт хийгээд явах юм бол энэ дотор 10-20x гэдэг боломжууд миний бодлоор байгаа гэж бодож байна. Дээрээс нь яг энэ химэл оюухантай холбоотой арилжаа маань миний бодлоор дараагийнхаа алхам руу шилжиж байгаа. Тэрний үе гэхээр дата центртэй холбоотой арилжаанаас ерөнхийдөө бол дараа энэ жил дата центртэй холбоотой бүх ерөнхийдөө стокууд миний бодлоор пик хийхэд болно магадлал үнэртэй. Ягаад гэвэл DeepSeek-тэй холбоотой өмнөх репортер ерөнхийдөө ярьж ирсэн нөгөө distillation гэдэг процесстэй холбоотойгоор пик хийгээд харин илүү software layer дээр буюу яг энэ химэл оюухан хэрэглэдэг. Химэл оюуханыг хэрэглээд өөрсдөө бүтээгдэхүүнийг сайжруулад маркет дээр ерөнхийдөө бол одоо юу гэдэг нишээ олж чадсан энэ компаниудын хувьцаа болон хойно төлөв өсөж явах боломжтой. Тэгэхээр тэр утгаараа энэ хүү bit tensor гэдэг төсөл маань айгүй тийм сонирхолтой байрал дээр одоо байж иж магадгүй юм шиг надад санагдаж байна. Тэгээд энийг би 2000-ын чигт онд тэгээ 24 оны ихээр санд болгож хийсэн химэл оюухантай холбоотой миний сонгосон хоёр төслүүдийн нэг байгаа. Akashi-г сонгож ирсэн, TAO сонгож ирсэн, хоёулаа 30x хийж ирсэн. Тэгээд энэ маань эргээгээд одоо магадгүй орох боломжтой юм. Төсөл байж магадгүй маа гэж би бол бас бодоод байна. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн YouTube дээр тавигдах төлбөргүй хийсэн маань энэ хүрээд өндөрсөн. Тэгээ цаг гаргаж сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд үргэлжлүүлсэн үзүүтэй болсон маань зөвхөн дугаар оруулах гэсэн та бүхэн илүү өгөөчтэй мэдээлэл өгөх бол зорж байгаа. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Thank you.